Дараагийн мэдээ. Өмнөд Америкийн Венесуэл улсад өнгөрсөн 5 гаригийн үдэш хүчтэй газар хөдлөлт үүсэж олон хүний амь ирссэн билээ. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээллээр амь үргэсдийн тоо хэдийнэ 1600 даваад байгаа бөгөөд энэ тоо цаашиж өсөх хандлагатай байна. Газар хөдлөлтөөс хойш Венесуэлд дэлхийн өнцөг булан бүрээс аврагчид хүрэлцэн ирээд байна. Мөн нэмэлт хүчж замдаа гарсан. Тэд Лагуайра болон нийслэл Каракас хотын нуранг дунд эрен хайх ажиллагааг зогсолтгүй явуулж амьд үлдсэн хүмүүсийг олохын тулд цаг наргүй ажиллаж байна. Гэвч хүнд машин механизмын хүрэлцээ маш бүү байгаа нь аврагчдын ажилд томоохон саад учруулж аврах ажиллагааг улам хөндрүүлсээр байгааг олон улсын эвлэлүүд онцолж байна. Энэхүү газар хөдлөлтөөр олон хүн гэр орон ойр дотны хүмүүсээ алдсан. Гамшиг нэрвэгдсэн иргэд айдас хүйдэст автан гудамжинд хоноглохоос өөр аргагүй хүрч байна. Газар хөдлөлтийн дараах олон зуун чичирхийл үргэлжсээр байгаа ч үүнд нөлөөлж иргэдийн сэтгэл санааг улам бүр түгшүүртэй болгож байгаа ч. Зарим хүмүүс ч одоо сургаггүй болсон гэр бүлийнхээ цохиролтгүй хайсаар л байна. Улс даяар 55,000 гаруй хүн сургаггүй алга болсон гэж Венесуэлийн сөрөг хүчнийхэн цахим хуудсанд нийтэлсэн байна. Америкийн нэгдсэн улсын геологийн судалгааны төвийн тооцоолоор гамшигын удмаас амиа удагсдын тоо 10,000 давах өндөр эрсдэлтэй байна. Хэрвээ энэ таамаг батлагдвал энэ нь Латин Америкийн сүүлийн 100 жилийн түүхэнд гарсан хамгийн том газар хөдлөлтийн гамшиг болох юм. Энэ бүхэн төр ерөнхийлөгч Дельси Родригес улс төрийн хүндхэн сорилт болж байна. Олон улсын хүмүүнлэгийн тусламж цаг алдалгүй ирсээр байна. Америкийн нэгдсэн улсын засгийн газар Венесуэлд олон зуун сая долларын тусламж үзүүлэхээ мэдгдсэн. Энэ ерөнхийлөгч Трампын амласан 150 сая Америк долларын тусламжаас гадна олгогдох нэмэлт санхүүжилт юм. Дэлхийн удирдагчид тэр дундаа Ромын пап хүртэл гүн эмэглэл илэрхийлсэн. Тэрээр хохирогчдод зориулан залбирч дэлхийн нийтийг тусламжийн үүсэд нэгтгэхийг уриалсан байна.